За яг энэ жилийн төсвийн гүйцэтгэлийг харахаар нөгөө л асуудлууд хэвээрээ хуучин асуудлууд ялгаагүй л нөгөө өгдөг зөвлөмжүүд магадгүй сүүлийн хэдэн жилийн энэ төсвийн гүйцэтгэлийн тайланг өгж байгаа зөвлөмж энтрийг нэгтгэхэд харуул ялгаа авахгүй. Тэгээ бид үндсэндээ ажиллаа хийхгүй асуудлуудаа мэдээд байгаа мөртлөө шийдвэрлэх гэдэг юм уу яг бодит алхам хийхгүй байна л гэдэг нь харагдаад байгаа юм шиг санагдаад байна. За тэгэхээр ер нь энэ төсвийн төлөвлөлт, за төсвийн хуваарлалт, төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулахын асуудал дээр засаг захиргаа нэгжийн энэ одоо өнөөгийн байдал ер нь хэрхэн яаж нөлөөлж байна? Энэ дээр хийсэн дүгнэлт байна уу? Төсвийн одоо доктортой байдлын зөвлөлийнхэн бас хариулж өгөөж. Яг энэ засаг захиргаа нэгжийн өөрчлөлтийн асуудал дээр засгийн газар ямар байр суурьтай байгаа юм бэ? Энэ олон сумдууд ч ингээд байгаад ах нь зөв юм уу? Эсвэл ер нь бид ч одоо ямар сaalч нийлэх гээд байгаа юм шүү дээ. Энэ нэг Монгол улс энэ захимжаад явж байхад одоо олон төрлийн үйлчлэгийг бас нэгтгээд аль ч засаг захиргааны нэгжээс авчих болцоотой л байна. Энэ дээр юу нэг хариулт хэлээч. За хоёрдугаарт ерөн зүгээр маш энгийнээр бол одоо гадаад худалдаа бол 27 тэрбум төрсөн юм байна. Үүнээсээ бол одоо үндсэндээ экспортын 15.8 тэрбум долларыг бол зөвхөн нүүрс зэсийн баяжмал төмрийн үдрээс орж ирж байгаа юм байна. Тэгээ энэ орж ирж байгаа валют бол маш цөөхөн салбараас байна. За хөдөө аж ахуй жоохон дэмтэй байж байна. Буцаагаад яг юунд зараад байна? За нефт бүтээгдэхүүнд байгаа, хүнсний бүтээгдэхүүнд байгаа, барилгын материал байгаа, аялал жуулчлалд зориулж байгаа, архи тамхи машиндаа зарцуулж байгаа. За дээрэс нь тээврийг бас зарцуулаад байгаа шүү. Нүүрс тээврт одоо алддаг болсон. Яагаад тэгэхээр нүүрс тээврийн компаниудыг бүгдийг хятадууд авсан. Тэгэхээр энэ одоо гадагшаа урсцуудад яг төлбөрийн тэнцэлтээр ямар чиглэлийн юмнууд нь яг топ нэг 10 үзүүлэлт байна. Энийг яг нэг жигсаагаад эдийн засгийн хөгжлийн яам хэлээ гэдэг. Ард иргэд маань мэддэг. Бид энэ уул уурхаагаас олж ирсэн баялаг ийм зүйл зарцуулаад байгаа маа гэдэг. Тэгээ энээс юу хэлэх гээд их хөрөнгө оруулалтууд ерөөсөө байхгүй. Ажлын байр бүтээн байгуулалтад ерөөсөө бидэд хөрөнгө оруулалт хийж чадгаач байлаа. Тэгээ хийж байгаа бүх юмуудыг одоо зогсоож харлуулдаг л ийм байдал руу орж штэ. Тэгэхээр энийг нэг тодорхой хариулт авъя. За дээрэс нь энэ эдийн засгийн суур капитал газрын асуудал байна. Газраа зөв төлөвлөж чадвал, газраа зөв менежмент хийж чадвал хаанаа уулуурхаагаа, хаанаа аялал жуулчлаа, хаанаа бэлчээрийн мал аж ахуйгаа хийхээ бидэд ярина. Энэ газрын шинтгэл хизээ орж ирэх вэ? Энэ газрын шинтгэлүү чи явахгүй байж итэл энэ ойн тухай ч гэдэг юм уу ингээд салбарын нийтийн өмчийн хууль чи орж ирээд байна. Энэ газрын асуудлаа шийдэхгүй бол хөрөнгө оруулалтыг чадаж чадахгүй, уулуурхаагаа явуулж чадахгүй. Ийм зүйлүүд байх. Энэ дээр ямар ч хэлсэн нэг хариулт авъя. За сайн зэрэг гишүүний хариултанд төсвийн доктортой байдлын зөвлөл. Эдийн засгийн хөгжлийн яам. За дөрөв номер. За гишүүний асуултанд хариулъя. Төсвийн доктортой байдлын зөвлөлийн гишүүн их бод. За тэгэхээр бид нар энэ төсвийн тухай хууль маань одоо төв засгийн газар буюу улсын төсөв орон нутгийн төсвийн хоорондын харилцаатай засаг захиргаантай холбоотой асуудлын хувьд төсвийн хувьд бид нар хуучин тогтолцоо маань хэвээрээ явж байгаа. Цаашдаа бол энэ төв болон орон нутгийн төсвийн хоорондын харилцааг шинжлэх зайлшгүй шаардлагууд тулгарч байгаа. Өөрөөр хэлбэл үндсэндээ нэг 5 аймаг улсын төсвөд төвлөрүүлдэг, бусад аймаг татаас авдаг энэ байдал маань орон нутгийн төсвийн өөрийн одоо эрх мэдлийн сайжруулах асуудалтай бол хүндрэл учруулж байгаа. Тийм учраас одоо энэ бусад улс орнуудын орон нутгийн төсвийн тэнцвэрсүүлсэн тэнцэл гэсэн энэ арга зүйг нэвтрүүлэх хуулийн өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлага бол тулгарчаад байна. За баярлалаа. За эдийн засгийн яам хариулъя. Эдийн засгийн хөгжлийн яам. Эдийн засгийн хөгжлийн яамс байхгүй мó? За газрын шинтгэлтэй холбоотой хэн хариулах вэ? За хэрэглэхийн дарга энхүү эрх сайд. За ер нь манай улс хөгжийг бол газрын шинтгэл хийхгүйгээр хөрөнгө оруулалт татагдах
шийдэхгүй эдийн засгч хэлэхгүй. Ард иргэд гэсэн бодистой өмчтөй байх асуудал бол шийдэгдэхгүй. За өнгөрсөн парламентын үед бол засгийн газраас газрын багц хууль 5 хууль улсын их хурлд өргөн бариад за тэгээд сонгуулийн хил амнаас жоохон айц зогсдог сайд нар эргүүлж татаад ингээ явцсан. За энэ газрын хуулийн багц хуулийн ажлын хэсэг бол одоо сайн зэрэг гишүүн битээр хууль зүйн дотоод хэргийн дэд сайд газрын дарга байж байхдаа ажлын хэсгийг анх ахалж 10 жилийн өмнө эхлүүлжсэн. Суурь судалгаа. За өнгөрсөн парламентын үед бол За гүйцээж хариулъя. Товчхон мөгөө туртаа хариулъя. за товч хариулъя. За одоо нийтийн өмчийн хууль бол парламент дээр явж байгаа. Номчин гишүү ахалж байгаа. Нийтийн өмчийн хууль дотор үндсэн хуулийн 6-гийн 2 заасан газрын хэвлэл, байгалийн баялаг, ус гэд ард түмний мэдэлд байдаг өмчүүдийг бүгдийн суур асуудлыг нийтийн өмчийн хууль дээр зохицуулж байгаа. Энэ хуулийг улсын их хурл батлаад өгөх юм бол энэ хуулийн хүрээнд газрын багц хуулийг засгийн газар улсын их хурлд өргөн барина. Ерөнхий сайдын захирамжаар өнгөрсөн 7 хоногт миний би өөрөө ахлаад газрын багц хуулийг боловсруулах засгийн газар дээр ажлын хэсгийг ахалсан. Өнөөдөр ажлын дэд хэсгийг ахалж байгаа. Бид бол нийтийн өмчийн хуулийн үзэл баримтлалтай цуг уялдуулж газрын багц хуулийг өргөн барина. Ингэхгүй бол сайн зэрэг гишүүний хилээд байгаа ойг нь суулж аваад газар дотор тусгай хамгаалалтаа газрын сугалж аваад газрын дотор ашигт малтмалын суулж аваад гэдэг юм. Эдийн засгийн хөгжлийн яам. Умбагам. За инхээр сайд. За бид мөнгө яаж зараад байна вэ гэж төсөв. Нийт төсвүүд нийт олж байгаа орлогынхоо үндсэндээ ингээд 80% болж байгаа шиг байна. Нийгмийн даатгал, халамж, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, цалин, хөлс болон одоо нэмэгдэл урамшуулал буюу урсгал зардалд нийт олсон орлогынхоо 80 гаруй хувийг өгч байна. За эх онуудад 90% л өгнө. Үндсэндээ олсон орлогоо бид нар урсгал зардалтаа ингээд зарцуулаад байдаг юм төсөвтэй болчиход байгаа. Энийг юунаас бүрдүүлж байна гэвэл гол одоо урсгал нүүрс нэгдүгээрт. Хоёрдугаарт Цагууцаа шаарлаа. Яг эдийн засагч юунд зараад байна гэдэг шүү дээ, тий. айгүй олон юм гарна. Би тэгээд эсвэл бичгээр өгч идэв. Энэ 1 минутанд яагаад амжихгүй шүү дээ. За жишээлбэл одоо импорт холбоотой юм бол хүнс, автобензин, дизель төлш, эрчим хүч, барилгын материал манай гол импортыг дүүргэж байна. За дараагийн ангилд нь суудлын автомашин, ачаана тээврийн хэрэгсэл, хоног төхөөрөмж гэсэн. За энэ зүйл бид нар үндсэндээ гол импорт буюу нэг жилдээ 11.3 тэрбум долларын импорт авч дотоод хэрэглэгээ хангасан байна. За мөн аялал жуулчлал тээвэр боловсрол зэрэгт 3.1 тэрбум долларыг бид Энэ одоо ажлын хэсгийг нь түрүүн явцагт дурдсан 2 бүтэн хууц хүмүүсийн нэрс дуудсан шүү дээ. Тэгээ энэ дотор яг бүтэн статистик мэдээлэл өгч гин хүмүүс нь мэрэгчлэлтэнгүүд нь яатсан юм. Сайд бас дуудахгүй бол энэ олон хүмүүс дотроос яг саяны мэдээллийг одоо бүрэн гүйцэд өгнө өгөх ёстой шүү дээ. Заашгүй шаардлагатай хүмүүсээ дагуулж орж ирэхгүй бол тэгэл дүүрэн баахан хүмүүсээ одоо ингээд дуудцаа. Одоо 2 тал, 3 тал, 4 тал ингээд бүт битүүл байна шүү дээ. Сайн зэрэг шүү.
За 3 минутанд асуух юм аа. Тэгээ энэ баг танхимдаа багтахгүй дарга нарыг бидэд дуудсан байна. Зарим нь одоо үндсэн үйл танхимдж байна. Би одоо баг ард иргэдээсээ жоох хичээд байна. Ингээд төсвийн гүйцэтгэлээр ерөөсөө л нөгөө хуучин асуудлуудаа л яриад идэг. Энд л болохгүй байгаа гэд. Шийдэж байгаа юм нэг ширхэж байхгүй. Тэгээ ер нь энэ төрийн албаны реформыг энэ намар хийвэл яа гэм бэ? Одоо би арчсан нам байд юм уу? Энэ ер нь манай бас намын хуучууд ч гэсэн туршлагатай хүмүүс маань зөвлөөд нэг зүйлээ хийя. Яг үндэ хэлгээд ингээд дарга сэтэртэй хүмүүс ихтэй. Нэр томьёоноос нэхлээд ядаж менежер болгох юм уу? Энийгээ дагаад асуудлуудыг шийдэх ёстой, зохицуулах ёстой, ажлын араас явах ёстой гэдэг ойлголтыг өгөх ёстой байт юм уу яа гэм бүгд. Энд мэдээлэлтэй нэг ширх суухгүй шүү дээ. Бүгд унтчих шиг байна. Тэр одоо ер нь нэг юм зоригтой жоох юмнууд руу ормоор байна. Тэгээ энэ засаг захиалгын шинжилгээг хийх юм уу? За энэ хэрсэд. Хэрэглэн дарга их хоёр. Гэхдээ сайнаа энд дотор унтаад байгаа төрийн албаагч байхгүй байх шүү. Энэ хүмүүсийг бас тэгж хэлж болохгүй. Гэхдээ битэн өөрөө одоо 20 жил төрийн албанд байсан гэж байна. Төрийн жинхэнэ албаагчтай битэн ингээд нэг гинт тэнгэрээс ууцсан юм шиг. Энд ажиллаа хийж байгаа хариуцж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Нэр зохиод яг тэр албаагчаас ийм асуулт сууж байна гэвэл энэ чи босоод хариулна шүү дээ. Нийтийн өмчийн хуулийг бол хэрэглэхийн тэргүүн дэд дараагаар ахлуулад нийтийн албаны тухай хуулийг боловсруулах ажлын хэсэг бол гарсан. Ер нь нэг ийм цогц шинжилгээ хийгээд байгаа. Нийтийн өмчийн асуудлаа нэг баталж. За ингээд нийтийн албаны тухай хуулийг баталж. Хоёрдугаарт нь засгийн газар бол нийтийн албаны хуулийг боловсруулах ажлын хэсгээ гаргаад ажиллаж байгаа. Ихэр цаадаа энэ хоёрын хоёр хоёулаа л байна. Төрийн албыг бид бас гадарлаа шүү дээ. Энд ирж байгаа мэрэгчлэнгүүд газрын дарга нар компьютерээр сууж идэг шүү дээ энэ чинь. Тэгээ пад асуусан асуултанд пад дараа зүгээр бүх мэдээллүүдийг гаргаад ингээд өгчдөг шүү дээ энэ чинь. Сая одоо хэн хариулах уу гэж зөндөө болон асуулаа шүү дээ. Нэгэн чсэн би пад гэдээ босоод ирэхгүй л байна шүү дээ. Хэлээд ах шүү. Сайн зүрх шүү. Би энэ хоёр сайдаа төрийн албаны яг өмчээр зүтгэж байгаа хүмүүстэй хайртай. Эднэрийн эрх ашиг хамгаалж байгаа нь. Би нэр заагаад эдийн засгийн хөгжлийн яамнаас асуулаа. Тэнд сууж ийн хүн. Босч ирээд Монгол улсад цугларсан валют юунд урсаад байгааг ард түмэнд хэлээд өгөөч ихээр хэлж өгч чадахгүй байгаа зү. Дүнгээр нь 1.8 их ая чи бензин туслах материалд гарч ийн. 7-800 сая доллар чи аялжуулж өгөөд байна. 600 сая доллар нь машинд гараад байна. Автомашин авч унж ийн. Дээрээс нь нүүрс тээвэр дээр дахиад 600 сая долларыг жил болгоо алддаг боллоо. Энийг хэлээд өгөөч л гэсэн шүү дээ. Тэгээ бидэд олж байгаа орлогын зис, нүүрс, төмрийн баяжмал өрчлөө уул уурхаагаа дэмжихгүй байна. Энэ дээр яаж сэтгэлгээ олон нийтэд хандлагыг өөрчлөх юм бэ? Зөв мэдээлэл өгөөч л гэж би хүсэж байгаа. За ерөн эдийн засгийн либералчлах энэ салбарууд буюу энэ тарифын зохицуулалтаа салбаруудаа жагсааж агаад энэ дээр ийм цаг хугацаанд тарифыг тэгс сулруулна гэдэг эсвэл улсын хурал бодлогоо оруулж ирээд энэ явж болох уу? Ерөн ийм хөлбөр байж болох уу? Эдийн засгийн хөгжлийн сайд инквайри сайд. Эдийн засгийн хөгжлийн сайд. Энэ бүх тоонууд энд байж л байна л да. Дэндүү их материал тоо надад ногдож байгаа 1 минутанд багтахгүй байна шүү дээ. Богинохондоо бол нийт олж байгаа орлого чинь урсгал зардлаа санхүүжуулаад дуусчаад байна. Эдийн засгаа тэлэх хэрэгтэй байна. Шинэ оюутлогоо, шинэ таван толгой, шинэ төмөр зам, шинэ эрчим хүчийг барьж байгуулах хэрэгтэй байна. Гэтэл төсвийн маань бодит чадах маань хүрхээ болчлоо. Урсгал зардлын хит нэмэгдэл ийм төсвийн хөрөнгө оруулалт хийх чадварыг нэлээд муудагчлаа. Иймд эдийн засгаа либералчлах, бизнес эрхчлөлийг төлөх, шууд хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, бизнесийн орчныг сайжруулах ийм хууль эрх зүйн орчин бодлогоодыг оруулж ирээд байна. Гадаа зээлийн ашиглалтыг сайжруулж байна. Хоёр том төсвийн гадна гаргаж иж бид нар гадаа зээлийн ашиглалтаа сая гишүүдийн шүмжээд байгаа тэр
их усрын хүү төлөөд байгаа зээлүүд ашиглалтыг сайжруулъя гэж оруулж ирлээ. За одоо ингээд зөвхөн хэрэгдэг шүү.